За энэ амьтны тухай үйлд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт, оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлт бол чухал зүйл гэдгийг юуны өмнө тэмдэглэн хэлье. Ер нь бол одоо бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчин хүн тэр малын идэж амьдардаг чон хоёрын хоорондын тэмцэл бол ер нь олон зуун жил үргэлжилсэн ийм тэмцэл. Энэ тэмцэл бол зарим үед хурцтаад хэний хийнийгаа барих уу гэдэг асуудал гарч ирдэг. Одоо жишээлбэл хамгийн сүүлд өчигдөр Говьалтай аймгийн Дэлгэр сувд айлын хонлоо чон дайраад эзэн бэртэж гимтсэн ийм тохиолдол хүртэл гарсан байгаа юм а. Тэгэхээр чоныг агнах сонирхол, ер нь чоныг устгах сонирхол бол малчин хүний толгойд бол байнга явдаг. Тэрний одоо үе үеийн засгийн газар бол өөрийнхөө тогтоол шийдвэрээр зохицуулж ирсэн ийм түүх байгаа. Одоо социализмын үед бол сайд нарын зөвлөлөөс 3-4 тогтоол гаргаж чон агнах асуудлыг бол зохицуулж явсан. Зарим тогтоолын нэрийг харахад бол ер нь нэлээд тийм харгас шинжтэй тэгсэн мөртлөө одоо зорилго нь зөв ийм тогтоол. Жишээлбэл одоо 58 оны сайд нарын зөвлөлийн тогтоол бол чон устгах арга хэмжээний тухай гэж өөр тогтоол гарсан. Тэгээ энэгээр бол жилд 5 өдөр чоныг орон даяар зохион байгуулалтаагаар агнахыг даалгасан байдаг. Ингээд 74 онд тогтоол яг өөрчлөх зөөлрсөн. Энэ нь бол чонын агналтыг хүчтэй болгох зарим арга хэмжээний тухай гэж гараад жилд 2 өдрийг улс орон даяар чон агнах өдөр болох гэж ингэж шийдвэрлсэн. Ингээд дунджаар харахад бол сүүлийн 60-70 жилийн түүхэнд бол жилд дунджаар 10,000 орчим чоныг агнаж ингэж ирсэн байгаа юм. За чон ингээ агнаад байхад ер нь устж үгүй болдоггүй. Монгол орон даяар хамгийн их түгээмэл дарахсан махчин амьтан хэвээрээ байгаад байгаа. Энэ нь бол нөгөө чоны амьдрах чадвар, үржлийн потенциал, дасан зохицох чадвар, эцэс хичээлэн олж барих энэ арга ов залим ихтэй холбоотойгоор ингээ байгаад байдаг. За тэгэхэд одоо чоныг яг малчны амь насанд аюул учруулах хэмжээд хүрээд ирэхэд зохицуулах, эрх зүйн зохицуулалт бол үнэхээр байхгүй юм байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн бол нэгдүгээрт амьд явах хэрэгтэй гэдгийг заасан. Бас үүний дараагийн заалтанд бол эд хөрөнгөө хамгаалах хэрэгтэй гэдэг ийм заалттай. Тэгээ энэ хоёр заалт бол яг чон малчин хоёр халж тулахад энэ хоёр заалтыг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй хуулийн зохицуулалтыг болсон учраас энэ одоо нэмэлт өөрчлөлтийг оруулж хүний амь насанд эд хөрөнгөө хамгаалахад чоныг алах одоо энэ арга хэмжээг бол зохион байгуулах нь зүйтэй гэж ингэж би бол итгэл үнэмшил дүүрэн байгаа. За энэ тогтоолын нэмэлт өөрчлөлтийн найруулгын хувьд бол яг алдаа байна гэж харддаг. Яагаад гэвэл энэ саарл чоныг агнсан бол гэдэг байгаа юм. Тэгтээ зэрэг чон агнах гэдгийг одоо энэ амьтны тухай хуульд заагдсан байгаа. Ан агнуур гэдэг бол ангийн гаралтай түүхэн эдийг ашиглах зорилгоор хуулиар заасан хугацаа, арга хэрэгсэл, зөвшөөрлийн дагуу амьтан агнахыг, барихыг одоо чон агнах гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ чон хүн хоёр тулсан энэ тохиолдолд бол энэ бол ан агнуур биш байгаа юм. Тэгтээ зэрэг энэ агнсан бол гэдэг үгийг нэг бол алсан гэж солих хэрэгтэй. Алсан гэдэг үг яахан муухай сонсогдоод байвал устгасан бол гэж оруулвал энэ их зохимжтой. Энэ бол ан агнуур биш гэдэг утгаараа. Энэ заалтыг нэмэлт оруулахыг бол миний хувьд бол бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Ер нь энэ ямар юм болдог вэ гэдгийг бол за асуултанд хариулъя. Хэн хариулах вэ? За ажлын хэсгийн 9-р микрофон. За эрхлэг гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр бид нар бас яг энэ асуудлыг ярилцсан. Амьтны тухай хуулиар бол одоо байгаа хуулийн заалтанд одоо шууд агнсан гэдгээр оруулахгүй болвол бас конвенцийн хуулиараа шууд алсан гэдэг ямар нэгэн заалт одоо үг хэллэгээр хийх бүрэн боломжгүй байгаа. Тэгэхээр одоо байгаа хуулийн зохицуулалтаараа ийм томьёолоор оруулсан байгаа. За эрхлэг гишүүн тодруулжсоё. Тэгтээ зэрэг энэ амьтны тухай хуулийн ан агнуур гэдэг энэ тодорхойлолтоос харахад хот руу зайсан чоныг алсан малчин хүний үйл ажиллагаа бол агуулгаараа
тохирохгүй байгаа юм л да. Түүнээс үг сайхан үг муухай гэж бид нар бодох ёсгүй. Хамгийн оновчтой зөв үгийг л энэ тавьчих ёстой. Тийм учраас чоныг устгасан бол гэж оруулж болно. Ягаад гэвэл урд өмнө энэ чонтой холбоотой засгийн сайдны зөвлөлийн тогтоолууд бол чоныг устгах гэдэг үгээр дандаа оруулж ирсэн байгаа шүү. Тэгэхээр чоныг устгасан бол гэдэг утгыг бол оруулахгүй бол энэ ан агнуур биш гэдэг санаа ерөөсө хэрэгжихгүй байгаа. За энэ хүнсүдэ энэ байнгын хорон дарга хайцсан бэ? Бэсэр гişүн. Энэ асуудал орж байхад хариуцж байгаа байнгын хорон дарга хуулиар үүрэг хүлээж суух үүрэгтэй байна шүү. Тэгээ асуудлыг хилцээд явж байхад хууль санаачлагч байхгүй. Амгаланбаатар гişүн ханаа. Байнгын хорон дарга бэсэр байхгүй. Өөрөө байхгүй байсан тохиолдолд өөрийнхөө байнгын хороныг хэн нэг аль нэг гишүүнээр орлуулах асуудлыг шийдвэрлсэн байх ёстой. Энд чи төрийн ажил явж байгаа. Тамгын газраас энд анхаараарай. Ажил тасалсан байна. За. Авгаал усангийн ундраа гişүү асуулт сууя.